Сайн байцгаана уу үзэгчдээ. Бидний ханандах хуанлыг хэдийнэ 2 дугаар сарын 20 гэсэн өдрийг заасан байна. Мэдээж өнөөдөр бол даваа гараг тохиож байгаа. Үзэгч та бүхэн маань шинэ 7 хоног ажил үйлсэн бүтээмжтэй аз хямраар дүүрэн ухсан гэдэг тэтгэлтэй байна. Ингээд өнөөдрийнхээ үндэсний латрын ээлжид тохирлыг үзэгч та бүхэндээ Icon Цэгийн болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар шууд хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж миний дэргэд дөрүүдийн 1 2 3 дугаар зэргийн тохирол болон 6D6 42 гэсэн тохирлоод үзэгч та бүхнийхээ дундаас өнөөдрийнхээ гацнуудыг тодруулахад бэлэн болсон байна. Уламжлал ясаараа тохирлоо дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоос эхлэх болон дөрүүдийн маань хувьд 1 2 3 дугаар зэрэг гэсэн тохирлоод явагддаг. За харин дөрмийн хувьд болоо 3 тохирол маань гурлаа адилхан, харин танид хожих мөнгөн дөрөнгийн хувьд бол өөр байдаг. Тэгэхээр үзэгч та бүхэндээ би тухай бүртэн тоглолтынхаа дөрмийг танилцуулаад явах болно. Харин яг энэ цаг мөчид хамгийн анх удаага үндэсний лотерейг одоо тоглож үзэх гэж байгаа. За магадгүй дараагийн удаа бас туршаад азаас ороод үзье гэж бодож байгаа үзэгчид маань хэрхэн тохиролтоо оролцох вэ гэхээр өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай үндэсний лотерейн тасалбар борлуулж байгаа албан ёсны цэгүүд дээр очиод за тасалбар авч тоглох хугацаа бүгэлснээр тоглолтонд оролцох боломжтой гэдгийг сануулж хэлье. Ингээд уламжлалт ясаараа дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоос эхэлцгээе. Шилэн хоргонд маань тэгээс эс хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. Зөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг л гэхэд 4 удаа байгаа гэдэг үзэгчтэй санах хэрэгтэй. За энэс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх өгөө тэрхүү 4 бөмбөлийг үзэгчтэй яг дарааллынхаа дагаа дөрвөлнгийн зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч азтан болох боломжтой гэсэн үг юм. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирлыг явуулцгаая. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. За энэ санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгийн дугаар 9. За 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлийг хамтдаа харцгаая. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 3. 9 3 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирлээ. 3 дахь бөмбөлийг хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлөгийн дугаар 1. 3 дахь бөмбөлөгийн дугаар 1. За 9 3 1 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Одоо 4 дахь бөмбөлийг хамтдаа харцгаая. Аз дагуулсан 4 дахь бөмбөлөгийн дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгийн маань дугаар 6. За ингэснээр шилэн хоргоноос гарч ирсэн 4 бөмбөлгийг танилцуулъя. 9 3 1 6 9 3 1 6 гэсэн 4 бөмбөлөг дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэнхүү 4 бөмбөлийн дөрүүлэн яг энэ дарааллынхаа дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм шиг. Энэ бол дөрүүдийн 3 дугаар зэрэг байлаа. Өргөжлөлтөнд дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань 2 дахь боломж буюу дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол яг энэ цаг мөчид хүрэх болно. Шилэн хоргонд маань мөн адилхан тэгээс эс хөрлөг цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Зөөр хэлэх юм бол үзэгч та бүхний харж байгаа энэ нэг орондоо тоонууд маань нэг бөмбөлөг гэхэд 4 удаа давхцсан гэдгийг та ойлгож болох юм. Тэгэхээр эндээ санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлөг маань магадгүй дөрүүлээ яг адилхан тоо гарч ирэх магадлалтай гэж үзэгчтэй ойлгож болох юм. За эндээс гарч ирэх санамсаргүйгээр гарч ирсэн 4 бөмбөлийг үзэгчтэй яг дарааллын дагаа дөрүүлэнгийн мөн адилхан зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой юм шүү. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. 40 ширхэг бөмбөлгөөс ердөө 4 бөмбөлийг зөв тааж чадсанаар азтан болох боломж дөрүүдийн тохирол дээр минь байдаг. Энэ бол дөрүүдийн 2 дахь боломж буюу 2 дугаар зэргийн тохирол одоо үзэгч та бүхэн хүрж байгаа. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгийн 2 дахь бөмбөлөгийн дугаар 7. 2 дахь бөмбөлөгийн дугаар 7. За 4 7 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. 3 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлөгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгийн дугаар 8. 4 7 8 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За ингээд дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлынхаа сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлгийг харцгаая. 4 дахь бөмбөлөгийн дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгийн дугаар 9. За ингэснээр шилэн хоргоноос 4 7 8
9, 4, 7, 8, 9 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн хүү дөрвөн бөмбөлөгийг яг дараалалаар нь дөрвөлнгийн зөв таасан бол мэдээж өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За өргөжлөлтөнд дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж дөрүүдийг нэгдүгээр зэргийн тохируулаад үзэгч та бүхэнд хүрэх болно. Тэгэхээр үзэгч та хамгийн багадаа дөрүүдийн дээр 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдаг. За өргөжлөлтөнд дөрүүдийг нэгдүгээр зэргийн тохирлын маань хувьд мөн адилхан шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа үзэгч та бүхэн харж байна. За өөрөөр хэлэх юм бол тгээс 9 хүртэлх цифрүүд маань нэг нь 4 удаа давхцсан гэдгийг л үзэгч та хамгийн энгийнээр ойлгож болох юм. За эндээс санамсруугаар дөрвөн бөмбөлөг гарч ирэх өгөө тэрхүү дөрвөн бөмбөлгийг дөрвөлнгийн яг дарааллынхан дагуу зөв тааж чадах юм бол та өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм. За энэ бол дөрүүдийг нэгдүгээр зэргийн тохируулгаа ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье тохирлын явуулцгаая. Бүхний харж байгаа энэ хүү шилэн хоргонд тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давсан 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. 4 бөмбөлөг гарч ирэх ёстой байгаа. Үүний эхний бөмбөлөг нь 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За эхний бөмбөлөгийн дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 5. 9 5 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн. За 3 дахь бөмбөлгийг харцгаая. 3 дахь бөмбөлөгийн дугаар 4. 3 дахь бөмбөлөгийн дугаар 4. 9 5 4 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. За ингээд дөрүүдийн нэгдүгээр зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөг буюу дөрөв дэх бөмбөлөг ийхүү гарч ирж байна. За дөрөв дэх бөмбөлөгийн маань дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Дөрөв дэх бөмбөлөгийн дугаар 6. За ингэснээр шилэн хоргоноос 9 5 4 6 9 5 4 6 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн дөрүүдийг нэгдүгээр зэргийн тохируулгаар гарч ирсэн энэхүү дөрвөн бөмбөлийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн мөн адилхан зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Дөрүүдийн маань дөрвөн бөмбөлөгнөөс ердөө дөрвөн бөмбөлөг зөв 40 ширхэг бөмбөлөгнөөс ердөө дөрвөн бөмбөлийг зөв тааж чадсанаар ацтан болох боломжийг та бүхэндээ олгосон байгаа. За үргэлжлүүлэн 50 сая төгрөгийн хонживтай 6D тохируулын цаг мөчид үзэгч та бүхэндээ хүрэх болно. Тэгэхээр үзэгч та бүхэн ямар тохиолдолд 50 сая төгрөг хожих вэ? За бусад ямар боломж байгаа гэдгийг үзэгч та бүхэн тайлбарлаж өгье. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцсанаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг бий болгосон гэсэн үг юм аа. За эндээс санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгч та дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсанаар 50 сая төгрөгийн ацтан болох боломжтой. За харин дараагийн боломжууд нь юу байдаг вэ гэхээр үзэгч та бүхэн хэрвээ урдаас нь болон 2 бөмбөл хойноос нь 2 бөмбөлийг зөв тааж чадах юм бол 1500 төгрөг, 3 бөмбөлийг зөв тааснаар 15000 төгрөг. За 4 бөмбөлийг зөв тааснаар 150000 төгрөг, 5 бөмбөлийг зөв тааснаар сая 500,000 төгрөгийг энэхүү 6D тохирол дээрээс хожих боломжтой. За мэдээж хэрэг та бүхэн 6 бөмбөлгөө зургуулын дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь тааж чадах юм бол 50 сая төгрөгийг хожих боломжтой. За ийм л энгийн болцолтойгоор 6D тохирол маань одоо үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Одоо харин хамтдаа ямар 6 бөмбөлөг гарч ирэхийг харцгаая. Та бүхнийг маань аз ивэг. Үзэгч та бүхний харж байгаа энэ хүү шилэн хоргонд одоо 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. За эндээс санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөг 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгийн дугаар 8. За мөн адилхан 2 дахь бөмбөлөгийн маань дугаар мөн адилхан 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлөгийн дугаар 8. 8 гэсэн 2 бөмбөлөг 6D тохирол дээр гарч ирсэн байгаа. За маш сонин тохиолдлоор 3 дахь бөмбөлөгийн дугаар мөн адилхан 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгийн дугаар 8. За 6D-ийн маань хувьд олуулаа нэг бөмбөлөг 6 удаа давхцсан байгаа. Энэ удаагийн тохиолдол дээр 8-ынтаа 3 удаа гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлөгийн дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгийн дугаар тэг. За 8 тэг гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. За 5 дахь бөмбөлөгийн дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлөгийн дугаар 3.
Үзэгч та бүхэн хөө 5 бөмбөлийг урдаас нь дараалалаар нь тааж чадсан бол сая 500 мянган төгрөгийн аздан болж байгаа. За 2 бөмбөлийг таасан тохиолдолд 1500 төгрөгийг таны таасан бөмбөлгийн тоогоор мөнгөнд өсөж явах боломжтойгоор та бөмбөлгнүүдийг таах боломжтой. За ингээд 6 дахь бөмбөлгийн манд дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6-ийн манд сүүлийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөгний манд дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирснээр 6-ийн тохирол дээр маань их сонин тохиолдол гарч ирж байна. За гарч ирсэн бөмбөлөгнүүдийг танилцуулъя. 8 8 8 тэг 3 8. За давтаж хэлье. 8 8 8 тэг 3 8 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. За өнөөдрийн тохирол дээр бол маш сонин тохиолдлоороос 8-ын тооны бэлэгшээлтэй хүмүүс маань магадгүй 8-ын тоог олон бүгэлсэн бол 6-ийн тохирол дээрээс маань 1500 төгрөгөөс эхлээд 50 сая төгрөг хожих магадлалтай байлаа. За нэг бөмбөлөг маань 6 удаа давцсан байгааг үзэгч та бүхэндээ хэлж байсан. Тэгвэл өнөөдрийн тохирол дээр 8-ын тоо бас 4 удаа гарч ирж байна. Үзэгч та бүхэн хөө 6 бөмбөлийг дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зургуулсан зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн аздан болж байгаа юм шүү. За харин эхний 2 бөмбөлийг ч юм уу сүүлийн 2 бөмбөлийг та дараалалаар нь тааж чадсан бол 1500 төгрөг гэх мэтчлэнгээр таны таасан бөмбөлөгний тоогоор таны мөнгөнд өсөж явах боломжтойгоор та 6-аас аздан болох боломжтой байлаа. За энэ 6-ийн тохирол удагч та бүхэнд хүрсэн өргөжлөлөн хамгийн өндөр хонжиртай 120 сая төгрөгийн хонжиртай 642 тохирол одоо удагч та бүхнийхээ дундаас аздангуудад тодруулах болно. За тэгэхээр тэгээс 42 цифр бүх бөмбөлөг байрласан байна. За тэгэхээр бөмбөлгнүүд маань нэг бөмбөлөг та бүхэн санах хэрэгтэй. 642 тохирол дээр гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг буюу эхлээд гарч ирэх 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулынгийн зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. За харин дараагийн нэг боломж бол мэдээж бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг байгаа. 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та бүхэн 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздан болох боломжтой. За үзэгч та үндсэн 6 бөмбөлөгнөөс 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэйгөө нийлээд 4 бөмбөлийг зөв таах юм бол 10,000 төгрөг, 5 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 300,000 төгрөг. За ингээд 6 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 12 сая төгрөгийн аздан болно гэд ойлгочих хэрэгтэй. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд 642 тохирол буюу 120 сая төгрөгийн хонжиртай тохирлыг одоо явуулцгаая. Үзэгч та бүхний харж байгаа энэ хүү шилэн хоргон дотор 42 чирэг бөмбөлөг эргэлдэж байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг л байгаа гэдэг үзэгч та бүхэн санах хэрэгтэй. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 17. Эхний бөмбөлөгний дугаар 17. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. 4 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлийг харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 20. 3 дахь бөмбөлөгний дугаар 20. 17 4 20 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирлээ. 4 дахь бөмбөлөгний дугаар 29. 4 дахь бөмбөлөгний дугаар 29. 5 дахь бөмбөлөгний дугаар 3. 5 дахь бөмбөлөгний дугаар 3. За ингээд сүүлийн 6 дахь бөмбөлөг буюу үндсэн 6 дахь бөмбөлөг маань гарч ирэх болно. Үндсэн 6 дахь бөмбөлөгийн тусламжтайгаар 120 сая төгрөгийн аздан тодорхой байгаа. За ингээд 6 дахь бөмбөлөгний маань дугаар 14. 6 дахь бөмбөлөгний дугаар 14. Ингэснээр үндсэн 6 бөмбөлөг маань бүрдэж байгаа гэсэн үг. Ингээ хамтдаа бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлгийг харцгаая. Бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгний маань дугаар 12. 7 дахь бөмбөлөгний маань дугаар 12 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 17, 4, 20, 29, 3, 14. За давтаж хэлье. 17, 4, 20,
29, 3, 14 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү үндсэн 6 бөмбөлийг үзэгч та бүхэн за дараалал огт хамааралгүйгээр энэхүү 6 бөмбөлгийг л зөв таасан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн юм шүү. За харин өнөөдрийн 10,312 сая төгрөгийн азнуудыг тодруулж өгөх бонус бөмбөлөгний манд дугаар 12 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ 4D-ийн 1, 2, 3 дугаар зэрэг болон 6, D642 гэсэн тохирлууд манд тун амжилттайгаар яг энэ цаг мөчид хүрсэн байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн дараагийн маань тохирол мэдээж 5 гарагийн 17 цаг 30 минутанд болох учиртай. Тэгэхээр өнөөдрийнхээ бас тохирлоос хэрвээ аздан болсон үзэгч байгаад яг энэ цаг мөчид маш ихээр баярлаж байгаа бол танд бас баярыг хүргэе. Та дараагийн тохиролдоо бас идэвхтэй оролцоорой гэж захиах байна. Харин энэ удаадаа аздан болж чадаагүй за магадгүй дараагийн удаа бас азаа сорё гэж бодож байгаа үзэгчд маань байх юм бол үндэсний латрын албан ёсны борлуулалтын цэгүүд буюу яг одоо үзэгч та бүхэнд шууд нэвтрүүлэг хүрч байгаа дэлгэцний хажуудаас манай хаягийн байршлууд гарч байгаа. Та бүхэн тэдгээр салбаруудаас очиод тоглох хугацаа худалдаж авч бүгснээр тохиролдоо оролцох боломжтой гэсэн юм шүү. Ингээд дараагийн дугаар мэдээж 5 гарагийн 17 цаг 30 минутанд Icon цагийн минь болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүрэх болно. За тэр цаг мөчийг хүртэл түр баяртай үзэгчдээ та бүхнийхээ ажилд нь амжилт хүсье.